Та subscribe дарж сувгаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Таны сонсох сувг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол зохиолч Петр Абрахамс, Аянгийн жимээр, 4-р хэсэг. Өглөөний нарны туяа жижигхэн тасалгааныхын цонхыг нэвтэлж унтаж байсан Мэйблийн нүүрэн дээр тусчээ. Түүнийг унтаж байхад нь ажиглавал маш залуу, хөөхтөрөө харагдаж хэдэр омогтой сагсуу адрон гих янз үл мэдэгдэнэ. Нэг гар нь өрөөсөн хазраа тулж зузаахан уруулна, дутуухан хамхигджээ. Мэйбл унтаж байхдаа хүүхэд шиг харагданаа. Их нь орлуун өнгийн хараад Мэйблийг сэрэх гэж гараа явуулсан боловч түүний балчир нэлэх царайг харж өрөвдөд гар нь явсангүй. Хайр нь хурч уруулаа цорвов. Тэрэмгэн охиноо инхрийн нүдээр харж "Миний муу охин" гэж шивнэг хэлв. Мэйбл яраглан яолоод дээш гарч хэвтэв. Эмэгний царай хувьсгийн ширүүн харцтай болж Мэйбл бос гэм ажлаасаа хожигдох нь байна. Босоо гэж дуудаж Мэйблийг угтчихваа. Мэйбл нойрмоглон үгэлсээр хөнжилдөө шургаж толгоогоо нуухыг оролдож байв. Эхэн дахиад хүчтэй гихчин угтсчин. Бос гэм гэж хашгирна. Мэйбл нойрмоглон элдв юм хэлсээр хэвтнэ. Эхэн Мэйблийн орны хөлд очиод хуучлагыг нь хуулж эхлэв. Хуучлагыг нь бүр хуу татаад авахад Мэйбл ганцхан хуучирсан нарийн өмдтэйгөө үлдсэн бөгөөд гөлгөр хүрэн бедрум биеийн гарлаа. Мэйбл нойроо хайрлан тэмцээр хажуу тишээ эргэж хэвтээд өвдгөө ирүүндээ тултал айтрав. Эхэн чи босохгүй нуу гэж зандран бүксрүүн чанга гихчин алгадав. Мэйбл цочиж бүрсрэхэд түүний хүүхэд шиг харагдаж байсан царай нь огт өр болжээ. Ажилд очиход чинь 15 минут дутуу байна гэж эхэн хэлээд гарлаа. Мэйбл хувцлахдаа үглэж мурчхан саарл байв. Ажиллахаас өөр яах билээ. Өдрийн турш ажиллаад байх, улмал их ажил гараад байх. Тэгсэн мөртөө өөрт хүртэх юм үзэгдэхгүй, хувцас хунарчгүй. Эндээс зайлгсан хөөхнүүд нь гой сайхан хувцас өргөн хүрээтэй малгай өмсөд ажилгүй явж байдаг Кейп Таунд очих юмсан. Юу боллоо гэж би бүх насаараа ажил дарагдаж явах билээ гэж Мэйбл бодчих. Хувцаслан гэж жил болоход өгөх юм чи гэж эхэн загнахад Мэйбл "Байзаа, ядчил хүнийг хувцлахад хүртэл загнах юм" гэж яхирлаж хэлээд бүр уур нь хүрч биеийн чичирнэ. Эхэн нэлээ нам ухнаар "Зурга болгох төхөж байна да" гэж сануул. Мэйблийн нүднээс нулимс нь бөмбөрч "Би боол биш шүү дээ" гэв. Эхэн Мэйблийн гомдолтой уйлж байгаа дууг сонсоод гал тогоондоо гарч Мэйблийн байгаа өрөөнд цэмхэн орж ирэнгэ хаалгыг нь налцагсаад Мэйблийг харав. Мэйбл нэг л биш болжээ. Үнийг нь их мэдл. Үнэхээр нэг л биш болжээ. Мэйблийн хэрэлдэж маргах ч яахав өөр хэрэг. Мэйбл нэг л өөр болж, нэг л биш болж. "Йоо болоо вэ охин минь" гэхэд Мэйбл "Би боол биш шүү дээ" гэж хашгирч хэлээд эхийг муухай харлаа. Эхэн хэсэг зур ажиглан харснаа. "Йоо болоо вэ охин минь" гэж дахин асуув. Мэйбл ярдгалахаа болж харин ч унжийн гутсан байдалтай болоод хацрыг нь даган нулимс нь урсаж уруулан дагчлаа. Мэйбл хаана орё доо? Хаашаа зайлий та гэж байгаа мэд бүлтгэнэ. "Йоо болоо вэ охин минь" ээж тэгэл. "Би хал үзэж халуун чулуу долоосон хүн шүү. Йоо болоо вэ миний охин?" "Юу ч мэдэхгүй байна та" гэж Мэйбл хэлэхэд арга нь алдарсан байдал тодорч. "Чи дими битгий яриа. Юу ч мэдэхгүй зөнөг байж. Би залуу хүн. Би гой сайхан гутал хувцас өмсөөсэй гэж бодож байна. Би гой сайхан залуус байдаг газар очихыг хүсэж байна. Та юм мэдэхгүй байна. Би мэдэж байна. Би залуу хүн" гэж Мэйбл загнаж байхад нь түүний нулимс хацрыг нь дагаад ас гарч байв. Эмэгний царай зовсон байдалтай болж огныхоо дэргэд хурч очоод мөрнөөс нь барин авч тэврэв. Мэйбл ихийнхээ илгэнд наалдаад ихэр татан уйлваа. Эхэн улам чанга тэвэрч огныхоо сэтгэлийг жаахан уужрахыг хүлээлээ. Эмгэн дорой дуугаар "Ээж нь чиний бодож санаж байгааг мэдэлгүй яах вэ? Би залуудаа чам шиг л бас ингэж явсан юм. Би мэдэлгүй яах вэ? Мэйбл минь. Эгч нь болохоор би мэдэлгүй яах вэ?
Дотор ч харанхуйлаад нэгэн байгаад байх шиг байна уу? Тийм байгаа биз гэв. Мэйбл ихийнхээ элгэнд наалдсан хэвээр толгоогоо дохилоо. Би мэдлээ. Ганц залуу улсад ч тохиолддог хэрэг биш. Настай болсон бидэнд ч тохиолддог юм. Би өөрөө үдсэн хөө мэднэ. Яан гэхэвдэ хөөмэн. Ам зуухаал бодохгүй бол болохгүй байна шүү дээ. Ам зух хэцүү байна шүү. Сайн сайхан гэдэг чинь бидэнд хүртээлгүй. Цагаан улсад хүртээлтэй юм. Бэдэн шиг улс ам зуухын төлөө сар байгаад л байхаас өөр арга алга. Үгүй байц яадаг бол. Миний угаалга хийж олсон хэдэн мөнгө, чиний олсон хэдэн мөнгө, бас Лений өгсөн мөнгийг нийлүүлж байгаад Кейптаунд чимэн түр очоод ирж болох уу? Яах бол? Та дандаа л ингэж хэлдэг шүү дээ ээж. Тэгэхэд чин Лений ирээгүй байсан шүү дээ. За хүмүн бошол ажилласаа хожигдлоо шүү. Зүсэм талах аяг цай байгаа. Өөж идэд явда. Мэйбл. Би өлсөөгүй байна ээж. Гэж хэлээд явснаа үүднийхээ тэнд очиод. Лений хаан байгаа юм бэ? Гэж асуув. Зугаалахаар явсан гэж эхэн хариулв. Гудамжны нөгөө талаар явж байсан Фиата Мэйблийг хармагцаад аллав. Цааш жаахан явтал нь Виллерийн ойрын хөршийнхөнд ажил хийдэг бас нэг хүүхэн уулзаад хамт явжээ. Тэд хамтдаа нэг жижигхэн гөвөө өд өгсөн гарч зүүн тийш чиглэн яв. Өглөөний нар цух үйж тэдний араас шарнаа. Ажлын өдөр нэхэллээ. Тентхийн фермүүдэд ажилдаг эрчүүл аль хэдийн явчихсан байл. Нар дээш хөрсөөр яг толгой дээр голлон ирээд хоошоогоо ялимгүй хил бижээ. Ногоон өвс бараан газар нарны гэрэлд гялалцсан. Каро нутагт айгам халуун наран шаржээ. Нутгийн хүмүүс ажлыг нь сайн хийж байгаа эсхийг шалгах гэж Герт Виллер өөрийн өмч газрын алс хязгаарт хүрэхээр мордсон байна. Түүнээс газар түрээлсэлж авсан бөгөөд харгалзагч ажилтай 2 цагаан эрсдгүн нутгийн хүмүүсийг дагуулan алдсан хоньны хойноос явчихсан байв. Герт Виллерийн байшингийн ард 2 негр эмэгтэй юм угааж суух ба угаасан зүйлийг нь Мэйбл базаад үлгэж байв. Сари Виллер арын хаалгараа гарч ирээд тэднийг ажиглан зогсож байснаа Мэйблийн зүг яаралгүй алхаж очив. Мэйбл юу гэх гэсэн бол гэж бодоод түүн рүү харсан боловч Сари Виллерийг юм хэлэхгүй дуугүй байхаар нь хийж байсан ажлаа үргэлжлүүлв. Сари Мэйблийг их л ажигланаа. Энэ бол Лени Сварцын дүү. Гэтэл Лени Сварцтай төстэй юм огтолго. Нэг ихээс цовж гарсан гэхэд төстэй юм огтхон чалга. Байж байгаа байдал нь ч төсгүй. Төстэй юм юу ч үгүй юм гэж бодно. Мэйбл бол өнгөс дайрстан хүүхэн юм аа. Мэйблийн байж байгаа байдал ёстой л өнгөт дайрст хүүхэн мөн байла. Сари Виллерийн мэдих өнгөт дайрст хүмүүсээс ялгагдах юм энэ бүсгүйд байсангүй. Номхон дорой хүлцсэнгүй аж. Өнөөх юм угааж байсан 2 эмэгтэй Сарыг нүднийхээ булангаар харцгаана. Яагаад энэ цагаан арьстай хүүхэн Мэйблийг ингэж их ажиглаа юм бол? Уур нь хүрээ юм болов уу? Яагаа юм бол гэж бодно. Сари тийхүү ширтэн хараад байхад нь Мэйбл бүр зовж сандарсандаа барьж байсан нэг цагаан давууга газар алтчихва. Мэйбл их л зовсон байдалтай уучлаарай гэж хэлээд ойчсон давууг газраас шүүрэн авч дэрэгдээ байсан угаагч авгаад өгөв. Тэгэхдээ Сари нэмсэглэж бусдайгаа адил өнгөт арьстай хүүхэн байна. Сандарч мэгдэж зовниж байгаад нь. Харин ахын шал өөр юм аа. Өнгөт хүн гимээргүй байдаг юм. Герт түнтэй ярьсныхаа дараа ууртаа шатаж үхэгдөгсөн шүү. Боловсралтай гөлөг гэж түүнийг Герт хараасан. Нээрэн боловсралтай болоод л бусдаасаа өөр болоо юм болов уу? Бусдаасаа өөр байдалтай байх юм. Номхон дорой байдалгүй, айж зовох юмгүй, ярихтай хүртэл хүний яг нүүрлүүн хардаг гэж бодно. Мэйбл гэж Сари дутахад Мэйбл дав хийж. Юу гэв Сари авах гэв. Нааш ирээд надад ор засалцаад л. Орыг чинь би засчихсан шүү дээ Сари авах. Тэгхэн ч тэгсэн байна лээ. Дэвскрийг нь чи эргүүлж тавиагүй байна. Герт ах өнөө өглөө ууралсан. Мэйблийн царай урамгүй байдалтай хувьсгийвэ. Сари эргэж байшин тийш явлаа. Мэйбл барьж байсан цамцаа усанд нь буцаад чидчихээд Сарын хойноос явв. Өнөөх угаалчин 2 авгаа би өөдөө ээлжлэн харснаа ажиллаа хийсэр хоцорвоо. Сари Мэйбл 2 Гертийн таслаханд оров. Тэр 2 хоёул дуугарсангүй. Гертийн орны хэрэглийг хуутгадж аваад дэвскрийг нь эргүүлж дэрийг нь хөвс ирэх гэж орыг нь дахин засаж хураажээ. Одоо хитайхан боллоо гэж Сари хэлээд өөрийнхөө өрөөнд орлоо. Сари өрөөнд ороод ороо их л удаан засаж эхлээд хөнжил, даавуу, бүтээлгээ авч тавьсны дараа дан дэвскэр дээрээ суугаад Мэйбл рүү харж нэмсэглэхэд Мэйбл хариуд нь хүчээр нэмсэглэв. Өнөө сургууль маань юу болж байна да гэж Сари илтгэр асуул.
Лени зүгээр л дайжгүй гэж байна билээ. Настан зориулж оройн сургууль бас байгуулсан гэв үү? Тийм ээ. Мэйбэл арай жаахан тавширва. Чи тэр сургуульд нь явах гэж боддгоо. Мэйбэл толгой дохиод гинэд инээд алдчихэ. Сари мөн инээж. Чи юунд инэв гэв. Анны их чиг таних байхаа. Сари нэг хэсэг тухай үрчилгэн бодсноо толгоогоос ихсэрв. Фиатиг та таних уу? Таньнаа үтсэн юм байна. Тэгвэл Ааны чинь түүний ихэн шүү дээ. Тэгэд юу гэж? Энэ Ааны их чих настай хүн шүү. Шүдэн цөм унсан, нүдэн ч гэж мөрөөл харахтайгаа бараг сохордоо. Тэгэд бас оройн сургуульд явдаг юм. Самбар дээр биччихсэн үсгийг таних гээд оролдож байгаа нь их инээд хүрмээр байдаг юм. Тэгэд Мэйбэл бүр хөхрөв. Сарич бас инээлээ. Багш чинь гэж Сари асуухад Мэйбэл. Та Лени хэлж байна уу? Гэв. Сари. Тийм, Лени яаж байна? Баяртай байна уу? Гэж асуугаад Мэйбелийг анхааралтай ширтвэ. Мэйбэл хэсэг зур бодол болоход Сари бодлыг нь бараг тааварлав. Мэйбэл толгоогоос ихсэрэн удаанаар. Бүү мэдээ, би мэдэхгүй юм. Лени учрыг олоход тийм амар бишээ. Юу бодож санаж явдгийг нь ч мэдэхгүй. Их өөр хүн шүү. Хинч гэсэн сэтгэл нь тааламжгүй байвал харахад л мэддэг. Гэтэл Лениг мэдхийн арга байхгүй. Эрдэмтэй хүн болохоор тийм байдгийн байх гэж би боддог гэв. Үнэхээр өөр гэж Сари бодно. Мэйбэл хүртэл ажиглчихсан байна шүү. Хичээлээ тараад юу хийж байх юм? Ном унших юм? Зугаалж явдаг юм? Ном их уншдаг юм аа, Сари авах. Заримдаа Селяг санаж байх шиг байдаг юм. Селяг нэ гэж Сари шохорхон асуув. Тийм ээ. Түүний найз хүүхнийг Селя гэдэг юм. Их хөөрхөн хүүхэн байна лээ. Зургийг нь авчирсан. Би үзсэн. Гоё хувцастай юм. Та нэг үзээрэй л дээ, Сари авах. Үзэхэд ч яхав л тий. Би маргааш авчирч үзүүлэмц. Лени дургуцахгүй биз. Өөрт нь мэдэгдэхгүйгээр аваад ирнэ. За тэгэрээ үзье. Үзээрэй Сари авах. Тэр хүүхэн бараг л гэж хэлээд амаа жимийн эргэвэ. Сари Мэйбэл рүү харснаа босож. За ороо хураа гэв. Тэр хоёр ор засах зураа дуугүй байва. Сари Мэйбелийг хартал Мэйбэл өөдөөс нь харж байв. Бараг юу шиг гинэ Мэйбэл. Мэйбэл хэлхээсээ төгдөрч нүрээ буруулснаа. Бараг цагаан хүүхэн шиг юм. Сари авах гэв. Тэгэд бас хөөрхөн гинэ. Тийм ээ. Сари багшийнхаа хананд байгаа жижиг тойлны юм очиж нүрээ харж. Одоо өөр юмгүй Мэйбэл. Тусалсан чинь баярлаа гэв. Мэйбэл гарахаар үүдэнд очсноо зог тусаж. Сари авах гэв. Тэгэхдээ Сари юу гэвэ гэж асуув. Би одоо гадагшаа түргхэн яваад ирэх юмсан. Чи өдөр бүр яг энэ алтад явдаг болсоор 7 хоног болсон шүү. Чи хаашаа яваад байдаг болов Мэйбэл? Би яваад ирэлтээ Сари авах гэж Мэйбэл сэтгэл хөдлөсөн байдалтай гуйжээ. Сари толинд нүрээ ширтэж харах зураа. За яах вэ тэгэлтэй. Үүнээс хойш дахиж явуулахгүй шүү гэв. Их баярлаа Сари авах гэж Мэйбэл дуу алдан баяртай хэлээд даруй гарч одов. Ленитэй адил юм Мэйбэлд юр алга гэж Сари бодоод толцсоор л байв. Селя гэдэг нь нэрэн тийм хөөрхөн хүүхэн болов уу гэж Сари бодож байснаа гэнэт уур нь хурч толгоогоо сэгсчээд өрөөнөөсөө гарав. Морой эмээллүүлээд Гертиг амдан давхиж очноо. Герт лав ууртаа багтрах шахаж ирэх байх. Нутгийн хүмүүс ажил хийхэ байж гэж ярих болсон юмсан гэж Сари бодсон боловч тэсэж чадмааргүй хүнд байдал нь хэвээр байв. Үд болж огт чимээ наргүй. Өвсний ганц ч толгой үл хөдөлнө. Ганц ч навч үл хөдлөн. Гагцхүү жин халуун нар шарж хүн амтан бүгдийг өрөвдөлгүй төөнөж гэрэл туссан газар бүхэн нь алт мэт гялалцсан. Энэ бүхэн нь Медас бурхны хишгийг хүртсэн юм шиг байв. Тэнд явж байсан англи нэг залуус бусдын цөм үхсэн юм шиг байлаа. Тэр хүн нарнаас далдран гараараа сарвчилж нарийнхан замын дагуу харцсан. Жижигхэн машин дотор нь маш халуун боловч хорогдох сүүдэртэй байжээ. Мэйбэл одоо л ирэх ёстойсэн гэж тэр хүн өөртөө 10-20 дахин хэлж өнөөх зам руугаа дахиад л ширтэнэ. Мэйбэл яг энэ алдад энд ирж түүнтэй уулзах болсоор бүхэл 7 хоног болжээ. Тэр англи хүн магнаныхаа хөлсийг арчиж байтал дэрэгдэн гэнэт өөр нэг хүн тун орхон хүрээд ирэх шиг санагдав. Англи залуу өнөөх зам өдөө дахин ширтэн харавч хинч үзэгдсэнгүй. Яг тэр алдад ирдэг Мэйбэлч үзэгдсэнгүй болохоор нь баруун гар тийшээ айжуухан эргэж харжээ. Гэтэл Мэйбэл тэр хүүхэнд 100 алхмын орчинд өөрт нь харагдалгүй ирчих санаатай нуугцаар яваг англи залуу олж хараад. Сайн байна уу Мэйбэл гэж чанга хэлв. Мэйбэл харагччихсандаа болж харал гэж хэлээд машины зүг шууд явж ирвэ.
Англи залуу машинаасаа өсрөн бууж Мэйблийг тасч очоод "Би чамайг ирэхгүй юм болов уу л гэж бодлоо шүү" гэв. "Би ирнэ, та мэднэ" гэж Мэйбл хилэмцээ доош хараад нэмсэглэв. "Чи сайхан хүүхэн шүү. Чамайг би санана да. Эзэн авхайл, эзэн авхайл, эзэн авхайл. Эзэн авхаач нь яалаа" гэж Мэйбл тохирох англи үг олж хэлэх гэж дэмээл оролцоор. "Эзэн авхаа маань намайг ирэхээр явуулахгүй" гэж хэлээ эдрүүлсээр байл. Англи залуу инээж тэр хоёул машинд орцсон. Мэйбл суудлын түшилгийг налд суугаад машины гялалцсан хэрэгслүүдийг хүүхэд шиг сонирхон ажиглахад тэдгээр нь дээд зэргийн гоё хэнцэр зүйл мэт санагданаа. Мэйбл энэ бүхэнд эрхэм дээд зэргийн баялаг мэт байжээ. "Эзэн авхаа маань намайг ирэхээр явуулахгүй" гэдгээ өөрийнхөө хэлээр орчуулж хэлээч. "Юу гинэ? Эзэн авхаа маань намайг ирэхээр явуулахгүй" гэдгээ өөрийнхөө хэлээр хэлээч. Мэйбл инээд алдаад нүрээ буруулав. "За хэлээч дээ." Мэйбл толгоогоо бууруулсан хэвээр өнөөх үгсээ өөрийнхөө төрлөх хэлээрээ хэлж дараа нь эргэж зовсон байдалтай харав. Тэгэхдээ тэр англи залуу инээд дундаа. "Төрөний хэлсний чинь одоо л ойлголоо" гэж хэлв. "Намайг дооглож байна уу?" гэж Мэйбл асуув. "Үгүй яалаа" гэж хонгор минь. Мэйбл машины өрүүлд тэнгэлцсэн байдалтай гар хүрснэ өнөөх хүн рүү харахад тэр хүн "Айтайхан байна уу?" гэж асуув. Мэйбл толгоогоо хүчтэй төхөв. Орчлон ертөнцид Мэйбл хувирчихсан юм шиг бодогдож, өнгөт арстан биш ч болчихсон юм шиг, яд ууч биш болчихсон юм шиг бодогдож, урдын Мэйбл бүр биш болоод хар ажил хийдэггүй дээд язгууртан цагаан арст хатан авхай болж тэгээд өөрийнхөө машинд хар хүнийхээ хамт суужж байгаа юм шиг санагджээ. Бас хувцс хунаранж гой сайхан юм шиг, машин дотроос харагдах дэлхийн ертөнц эвэл сайхан ертөнц юм шиг нүдэнд өртөх юм бүхэн урдын санаж мөрөөдсөнөөс орж болчихсон шиг болоод ярдаг хэдэр байдал нүднээс нь арилж нүүр царай нь илдэг зөөлөн байдалтай болсон байна. Эхэл бодсон байдалтай байгааг түүний уруул гэрчилж байваа. Англи залуу түүний алмаар нь сууж байгааг үзээд учрыг нь ойлгож Мэйблийг инэрэнгүй байдалтай ажиглаваа. Мэйбл элдвийг хүсэж мөрөөдөн суух бөгөөд юун тухай тэгснээ залууд хэлж чадахгүй ч. Энэ мөн сонин газар юм да. Эндээс мөд явна гэж бодохоор тэр залууд аятайхан байна. Энд байдаг цагаан арст хүмүүс, өнгөт хүмүүсийг хичнээн муухай үздэг явдлыг тэр залуу ойлгож чадаагүй ажээ. Цөмөөрөөл зүуд тохирохгүй юм шиг санагдана. Энэ хүн энэ сэдвийнхээ тухайд нэлээд юм мэддэг баймаар Голланд залуу эмчтэй ярилцахыг оролджээ. Гэтэл тэр их эмч юуны өмнө асуусан нь "Та өөрийнхөө эгчдүү нарыг хар арстай хүнтэй суулгах гэж бодох уу? Хэрв чиний эгчдүү нарын чинь нэгийг хар арст хүн хүчирхийлчихсэн байвал чи яах вэ?" гэж асууж. Тэгэхдээ энэ залуу "Хэрв цагаан арст хүн хар арст хүүхнийг хүчирхийлчихвэл та яах вэ?" гэж асуусан бөгөөд эннээс болоод тэр хоёрын эв түнжин тасарсан юм. Мэйбл бол тийм арст ядуу хүүхэн бөгөөд тийхүү бодол болон сууж байгааг нь энэ залуу тааварлаж ядах ба хүнийг арьсөнгөөр ялгаж үзэх ёсыг энэ хүүхэн юу гэж боддог бол. Ер нь энэ орны хар арст хүн бүгдээр энэ талаар юу гэж боддог бол гэж бодов. Англи залуу Мэйблийн гарыг барьж илбэхэд Мэйбл түүний хуруунаас барьж уруулдаа аваачаад их л шуналтай үнсв. "Мэйбл" гэж өнөөх залуу илдэг дуудахад Мэйбл түүнийг хайрлсан байдалтай харлаа. "Мэйбл минь, бид хоёр найз хоёр шүү дээ, тийм биз ээ?" гэхэд Мэйбл толгой тохвоо. Мэйбл өөрийн бодоод энэ хэлснийг нь төдийл анзаараагүй байжээ. "Мэйбл, чи надад ахынхаа тухай ярьсан шүү. Их ухаантай хүн, багш Лени гэдэг гэж. Тэр чинь чиний ах гэсэн, тийм ээ? Би бас л чиний тэр ах шиг шүү дээ." Мэйбл гадаад хэлээр үг олгох гэж мэрийж байваа. Тэр бол далайн цаанаас ирсэн цагаан арст хүн болохоор Ленитэй адилгүй шүү дээ гэж Мэйбл хэлэх санаат. Үг бодоод дотор нь орж ирсэнгүй. Мэйбл сургуульд ороод удаагүй учраа үг олдсонгүй. Үг олох гэж дотроо бодож байгаа нь нүүрэн дээр нь жил харагдана. Би дурлаж байна" гэж Мэйбл аргацсан байдалтай хэлэхэд нүднээс нь нулимс асгарч байв. Англи залуу толгоос ихсэрч "Үгүй юу гэсэн үг вэ, Мэйбл?" гэж хэлэхэд Мэйбл "Үнэн" гэж цөхөрсөн янзтай уйллаа. "Чамд тэгэд санагдаж байгаа байлгүй яан гихв. Би харилгүй болохгүй. Одоо буцах болоод байна. Далайн цаадах гэртээ харна." Энэ залуу Африкан хэл бас сайн мэдэхгүй учраас Мэйбл учир явдлаа ухаартал нь хэлж чадахгүй дэ урамгүй байлаа. Мэйбл түүнийг зочсон байдалтай хараад "Та явна" гэв. Тэр хүн толгой тохив.
Хэл мэдэхгүй хүн инээхээс өөр яах вэ? Би бас явах уу? Үгүй ээ Мэбэл минь. Мэбэл түүний гарыг атхан аваад учиргүй олон үг хэлж өрөвдмөр байдалтай байсан боловч чухам юу хэлж байгааг нь ойлгогдсонгүй. Тэр хүн Мэблийн юу хэлснийг нь ойлгоогүй боловч эд нарын хэл сүрхий чадaltaй хэл юм да гэж өөрийн ирэхгүй боджээ. Болохгүй Мэбэл минь. Мэбэл түүнийг үл итгэсэн байдалтай харав. Болохгүй Мэбэл минь гэж тэр хүн бас хэлв. Тэгэхэд нь Мэбэл үнэмшиж уруулаа жимийн хазаад гэдрэг налав. Мэблийн нүдний нулимс дахин асгарч хазрыг нь дагаад урсах бөгөөд дов дуугүй сууж байл. Гагцхүү бэн чичирч нулимс нь асгарна. Найд залуу нь Мэблийг биедээ ойртуулахад ус хориглож байсан. Далан эвдэрх мэт болж Мэбл нүрээ цамцных нь ингэрч чургуулад ихэр татан мэгшвэ. Тийм янзтай сууж байгаа бараан хүрэн арьстай хүүхэн. Цагаан арьстай залуу тэр хоёр 170 алхмын орчим нэгэн гүвэний ард талаас хүн ойртож ирж явааг яаж ч мэдэх билээ. Анир чимээгүй байсан үед алсаас Мэбл орилж байгааг сонссон. Фиата тийхүү яарч явахдаа харааж зүгсээр бөгөөд нүдэнд нь уур хилэн бадарчээ. Энэ цагаан арьст хүн Мэблийг яах гээд байна. Бодвол хүчрхийлэх гэж байгаа биз. Мэблийг өнөөдөр ажиж хойноос нь явсаар юу болохыг нь хүлээгээд байдаг маань сайн болов шүү гэж бодож явлаа. Фиата машинд нь бараг тулж ирсэн боловч түүнийг өнөөх хоёр юр мэдсэнгүй. Гагцхүү Мэбл ойлгох чимээ сонсогцоор бөгөөд нөгөө залуу түүнийг аргадаж шивнэж байгаа дуулна. Фиата маш их уурсан дуугаар. "Энд чинь юу болж байгаа нэ нү? Та Мэблийг яаж байна?" гэхэд өнөөх цагаан арьст хүн толгоогоо өндийлгэн Фиатыг тайван байдалтай харав. Тэгэхэд нь Фиата баахан гайхсав. Ёромжтэд амархан ичид зовхол ёстойсон гэж бодсон аж. "Та англи хэл мэдэх үү?" гэж өнөөх залуу хэнэгч үгүй асуулаа. Мэбл толгоогоо өндийлгсэн боловч Фиатаас нүрээ буруулжээ. "Энэ хүн чамайг яасан бэ Мэблэ?" "Яагаад ч үгүй. Тэгвэл чи юунд уйлав?" "Зүгээр л" гэж Мэбл хэдэрлэв. "Би яах вэ Мэбл? Энэ хүн..." "Үгүй. Тэгвэл чи юунд уйлав?" "Дуугүй байгаа ч дээ." "Та англи хэл мэдтгүү хэлээч." Фиата толгой дөхөөд тэр залуу руу харав. "Тэгвэл та миний хэлэг үгийг сонсооч. Би Мэблийг яагаад ч үгүй. Та нар дандаа л ингэж хэлдэг улс" гэж Фиата англи хэлээр хорсонгой хэлв. "Би үнийг хэлж байна. Биднийг өнгөт арьстан болохоор та нар энд ирж бузарлаад бас яагаад ч үгүй юм шиг буцна гэж бодож байгаа биз. Цагаан арьстныг би мэднэ. Тэд бүгд л адилхан байдаг юм. Та нар өнгөт арьстан хүмүүстэй яах ч үгүй гэцгээдэг. Гэсэн мөртөө хүүхнийг нь эргүүлдэг. Тэгээд тэднийг бузарлаад явцгаадаг" гэж Фиата хэлж уурны хүрсэн учир бүх биеийн чичирч байлаа. Тэгэд "Мэбл явъя" гэж төрлөх хэлээр төгсгөлд нь хэлвэ. "Би учрыг нь хэлж өгье гэж байна" гэж өнөөх англи залуу түргэн хэлээд Мэбл рүү харж. "Миний үгийг сонсооч" гэж хэлээч энэ хүүхэнд гэв. "Явъя Мэбл" гэж Фиата шаардлаа. Мэбл Фиата карснаа залуу руугаа эргэж. "Энэ хүн надад нэг юм хэлэх гээд байна. Та хэлийг нь мэднэ шүү дээ. Хэлхийг нь сонсоод надад хэлж өгөөч. Намайг яагаад ч үгүй хүн шүү. Фиата тэгээч дээ" гэж Мэбл гуйваа. "Харьсан чинь дээр болох байхаа" гэж Фиата шууд хэллээ. "Гайгүй шүү дээ. Тэгээч дээ Фиата." Фиата залууг ажиглавал тусгүй муу юм хийжээ гэмээр юм юр үгүй байлаа. "Чамайг яагаад ч үгүй гэлөө? Тийм ээ. Нэрээ яагаад ч үгүй шүү. Тэгвэл ч яах вэ?" гэж Фиата хэлээд англи залууг харж толгой дохин. "За ярил та" гэв. "Машин дотор орж суухгүй юу? Наранд их халуун байна шүү" гэж англи залуу хэлэхэд Фиата хэсэг эргэлцснээ машинд нь орцуул. Англи залуу Фиата гарч "Юуны өмнө өөрийгөө танилцуулъя" гэв. Фиата дотроо бодсон байдалтай толгой дохив. "Би бол антропологч хүн." "Юу гинэ?" англи залуу нэмсэглэж. "Би хүмүүсийг судалдаг хүн" гэв. "Хүмүүсийг судалдаг хүн гинэ" гэж Фиата сэжиглэж байгаа маягтай хэллээ. Нөгөө хүн толгой дохиод "Би тийм хүн. Би хүмүүсийг судлах гэж үгээр түгээр тэнэж явдаг хүн. Хүмүүстэй танилцаад харилцан ойлголцдог хүн" гэв. Фиата тийм үг гэсэн шиг толгоогоо дохивч сэжиглсэн байдал түүний харснаас салахгүй байна. "Би өнгөт арьст хүмүүсийг судлах гэж Англиас ирсэн юм. Тэдний тухай ном бичиж гэж бодож байгаа. Намайг маллаж байгаа юм биш байгаа да" гэж Фиата бодоод тэр хүнийг ширтэн харлаа. "Бичиж яах юм?" гэж Фиата зориуд асуулаа. "Хүмүүсийг таньж мэднэ гэдэг чинь сайн хэрэг биш үү? Өнгөт хүмүүс гэдэг чинь цагаан арьст хүмүүстэй адил юм гэж бусдад мэдрүүлэхийг би хүсэж байгаа юм." Фиата өөрийнхөө чихэнд итгэсэнгүй.
Цагаан арьстантай адил гинэ гэж лавлан асуув. Цаатах нь тийм ээ гэв. Та өөрөө тэгж бодож байна уу гэж Фиата маяглалгүй асуулаа. Би мэдэж байгаамаа. Тэгээд ч би Мэйбэлтэй найзархаж байгаа юм. Би номондоо Мэйблийн тухай их бичнэ. Мэйбэл гэгч хэм болохыг би ертөнцөд зарлах гэж байгаа юм. Мэйбэл юу бодож сэтгэж явдгийг нь бичээд орхихдоо зэрэгч нь өнгөд арсныг цагаан арст хүнтэй адилхан гэж үздэг болцгоо шүү дээ. Ингэж Мэйбэлд хэлэлт. Фиата энийг нь Мэйбэл дамжуулж өгөхөд Мэйбэл нэг юм хэлв. Фиата англи залуу руу гарч та надад хайртай юу гэж асууж байна гэв. Фиата сайн чагнаад Мэйбэлд ингэж хэлээ. Би гэртээ байгаа өөрийнхөө бүсгүй дүүгээ яаж хайрладаг вэ? Чамайг түүн шигээ хайрладаг. Энэ бол их сайхан хайр. Их чухал юм шүү. Би өнөөдөр эндээс явах гэж байна. Тэгэхдээ чамайг санаж явна гэж хэлээч гэв. Тэгэхт нь Фиата та явчих гэж байгаа юм уу гэж асуулаа. Фиата түүнийг сонирхон дотн байдалтай нэмсэглэн харахад Фиатагийн шүд ярилцаж хацрынх нь хонхорхой тодров. Тийм ээ, би маргааш галт онгоцоор явна. Миний хайр болоод миний явах гэж байгаа тухай хэлээд өгөөч та Мэйбэлд. Фиата Мэйбэлд нэг нэгэнгүй тайлбарлаж өгөхөд түүний сэтгэл хөдлөж нүдэнд нь дахин нулимс гүйлгэнэв. Мэйбэл гараа атгаж хинхтгээ аваачснаа Фиатаг ярьж дуусмагц гарыг нь шүүрэн атгаад би өөртөө ч хамт яваасаа гэж байна гэж хэлээч. Фиата би чармааж ажиллаад сайн хүн болно гэж хэл. Намайг хоол сайхан хийдэг гэж хэл. Чи өөрөө мэдэн шүү дээ. Би өөрийнх нь дүүгийнх нь хоёулангийнх нь хувцс хонорыг угааж арчиж байна шүү гэж хэл. Би сайн угааж чаддаг. Фиата чи мэднэ шүү дээ. Намайг явуулаад өгөөч. Фиата минь тэгээчтэй. Фиата минь гэв. Фиата Мэйбелийг хөрөвдөн хөөрхилсэн байдалтай харж Мэйбел минь чи энэ хүнд их дурлсан юм шивдэ. Тийм шивдэ дүү минь гэж Мэйблээс их хүн шиг энэрнгүй байдалтай асуув. Үнэ бүр үнэн. Намайг юм түргэн сурна гэж хэлээч. Би Лени шиг боловсралтай болоод тэрний мэддэг англи хэлийг яг Лени шиг сурна. Намайг аваад яваач гэж хэл. Фиата авч явахгүй энэ хүн чинь Мэйбел минь. Энэ хүн чинь их нэртэй 2 хүүхэдтэй юм гин. Чамайг авч явж чадахгүй гин. Гэтэл өөрийнхөө бүсгүй дүүшигээ чамд сайн байна гин. Энэ хүнийг битгий зовоо. Энэ чинь сайн хүн байна шүү. Мэйбэл мэгшин уйлж өр зүрхэнд нь юм хатгах шиг болжээ. Өр зүрх нь үнэхээр их өвдсөн тул нулимс гарах юу ч биш байлаа. Таныг их нэртэй 2 хүүхэдтэй тэгээд өөрийг чинь авч явж чадахгүй гэж хэллээ. Таныг элдэг сайхан ааштай байхаар чинь дуртай болсон гин. Та сайн хүн болохоор заавал авч явах ёстой гэж бодож байгаа юм байна. Таны төлөө ажил хийн гин. Харин эхнэр хүүхдийн тухай би зохиочихсон шүү гэж Фиата нөгөө хүнд тайлбарлав. Англи залуу гараа чангатгаж өөр тийшээ хараад ээлдэг сайхан зантаа гинэ гэж их л өрөвдсөн байдалтай хэлв. Фиата учрыг мэдэх хүн учир манай эрсүүд ч горьгүй улс шүү гэж нэмсгэлжээ. Англи залуу тийм бишээ гэж эрс хэлээд эд бас ээлдэг сайхан зантай улс эдэнд гагцхүү ховь дутагдаад амьдрал нь ядуу ань зуухыг л хичээхээс өөр аргагүй байдалтай байгаа улс юм. Эд дэндүү их дарлагдж дэндүү их чадагдсан улс болохоор бусдад хадуурхаж хариугаа авч байдаг юм гэв. Энийг надад ойлгохоор удаан хэлж өгөөч. Онц зүйл бишээ яах юм. Фиата харин Мэйбэлд намайг одоо явалгүй горьгүн гэж хэлээч гэлээ. Фиата Мэйбэлд хэл гиснийг нь хэлэхэд Мэйбэл англи залуу руу харж нэр чинь хэн блэ гэв. Тони гэдэг. За баяртай Мэйбэл минь. Мэйбэл Фиатагийн чихэнд нэг юм шивнэн хэлээд өөр тийшээ харваа. Намайг үнсхүү гэж байна. Та бол сайн хүн, цагаан арьст хүн. Хэрв та Мэйбелийг үнсвэл сайн болно доо. Тони бүхийж Мэйбелийн уруулыг үнсв. Мэйбел нулимсаа асгаруулсаар машинаас нь бушуухан бууж явлаа. Тонийн гарыг Фиата барьваа. Баяртай Фиата. Баяртай Тони. Мэйбел цагаан арьст хүнд дуртай шүү. Би бол тэднийг мэдэх юм. Тэгээд үзэж чаддаггүй юм. За баяртай. Фиата Мэйблийн хойноос явлаа. Өнөөх жижигхэн машинч тоос бужигнуулсаар тавхив. Халуун өдөр хагцшгүй замаараа замнасаар л Кейптаунд ч, Искнесбургт ч, Протериад ч, Өмнөд Африкт ч, нийт Африк твд ч, бусад твүүдэд ч мөн адил, даян дэлхийд цөм адил, хүн бүхэн хийдэг ажлаа оролцсоор байгаа цаг. Гагцхүү цаг нь ондоо байх ажээ. Бас өдөр нь ч ондоо. Даян дэлхийн хүн ард арьс өнгөөр бас ондоо билээ. Даян дэлхийд энэ цагт ийм халуун өдөр газар бүхнээ байгаа биш ээ. Гэсэн ч хүн бүхэн хийдэг ажлаа оролцсоор байгаа цаг аж. Стелвилд Макогийн суурин хоёр
Нуг газрын хүмүүс ч хийдэг ажлаа оролцсоор байгаа цаг юм. Гагцхүү Мэйблийн цагаан арьст найз нь түүнийг орхин явснаар бүх юм төгссөн мэт Мэйбэлд санагдана. Стелвилд харагдах нэгэн ухаа дээр Фиата тэр хоёр суугаад Фиата нь яа гэсэн байдалтай Мэйблийг ажиглаж яавал доторыг нь уужруулах бол гэж бодсууснаа. Мэйбл минь жаахан уйлчих. Тэгвэл гайгүй болно. Тэгвэл дотор чинь жаахан уужрна гэв. Энэ үед тэртээ дор цэлийн харагдах нуг гүндийн газар хувийнхаа элсэрхэг жаахан газар дээр тариа ногоо ургуулж эдэж тижэл олж авах санаатай өнгөт арьст чавганцнаар мөнгөнөж бас өлсөж нойрмоглсон цодгор гэдстэй жижигхэн хүүхдүүдэд Лени энгийн тоо бодох арга хичээнгүйлэн зааж байгаа цаг. Фиата яархан дуурч. Зовлонгоо дотроо дарах муу Мэйбл. Их муу шүү. Үнэн шүү. Би мэдэлгүй яах вэ? Би их зовсон хүн. Сэм заримдаа солиорч явдаг. Яагаад тэрв? Чи мэдхүү Мэйбл? Тэр чин дотуурыг автсан болоод тэгж байгаа юм шүү дээ. Тэгж болохгүй Мэйбл минь. Би Сэмд их хайртай байдаг юм. Би ч гэсэн чам шиг зовлгүй зовж яваа хүн гэв. Гэвч Мэйбл энэ яриг сонссонгүй. Мөн тэрхүү нуг гүндийд орших өвгөн еврэ бүүстэй ажиллаа хийсэр бөгөөд эгч Сузанада эрдэн шишийн гурил жигнэн өгч байв. Сузана эгч бол сүрийн өвчтэй болоод хизээгүй үхэх болсон хүн тул түүний наран түлэгдсэн нүүрнээс хоёр нүд нь ер бишийн байдалтай гялалцнаа. Энэ авгааг нөхөр нь 3 жилийн өмнө 5 хүүхэдтэй хаяад Кейп Таунд явчихсан юмсан ч. Өвгөн еврей энэ авгаа 5 хүүхэдтэй эдэх юм нь энэ шүү дээ гэж өрөвдөд нэг утгуур гурил зүгээр нэмж өгөөд пүүсчин байх гэдэгч зовлонтой юм да гэж бодноо. Исаак эцгийгээ азай буурал болсон тэр хөгшин авгаа хоёрыг ажиглан байв. Шавар шавхай хог новш болсон их гудамжинд газрынхаа өнгнөөс ялгарах юмгүй нүцгэн өнгөт арьст 2 жижиг хүүхэд шөн болгон уйлж байдаг турж өгөхтэй тулсан нэг нохоотой тоглож байва. Мэйбл генетик хөгшөрч өтөлсөн байдалтай болж насан дээр гараад өдрөө хүлээж байгаа чавганц шиг харагдсанд Фиатагийн санаа зовжээ. Тэгээд Мэйблийг тохойгоор нударч. Одоо хоёулаа гэртээ харьяа. Би чамтай хамт явъя. Би барагтайхан байна гэж ээжтэй хэлнэ биз. Тэгээд би том байшинд очиж чамайг өвчтэй байна гэж хэлье гэв. Мэйбл мөн л дуугүй байхаар нь Фиата босож яваад эргэн харвал Мэйбл яг түрүүнийг шиг хөдлөхгүй сууж байв. Фиата яайда гэж бодсноо Мэйблийн зүг түргэн эргэж дэрэгдэн очиж бүхийг од Мэйблийг замдан авч татан босголоо. Мэйбл говьн. Тэгт нь Фиата нөөрлөө нь алгадаад авлаа. Мэйблийг ард тийшээ хазаахад дахиад нэг хүчтэй алгадаад авав. Мэйбл тогтож чадалгүй гидэргээ очлоо. Фиата түүнийг дахин татан босгож зүүн гараараа заамтсаар баруун гараараа нүүрлүүн алгадаж эхэлвэ. Мэйблийн нүд мэлийн гөлөрч байснаа зодуулаад өвдсөн байдал тодорно. Фиата дахин зөхөхөд Мэйблийн завжнаас цус гарлаа. Мэйбл гив гэнэт уйлва. Фиата түүнийг түлхэхэд унахав. Мэйбл өвдсөндөө болж улам чанга уйлаад хуруугаараа газар малтаж армаг тармаг ургасан хатингар өвс ногоог зулах татан байв. За ингээд уйл манд минь гэж Фиата хашгирах боловч өөрийнх нь газрыг дагаад нулимс нуурсан. Мэйбл зүгээр уйлж байснаа чихэнд хаттал хашгиран уйлж хараач зүгэд нүүрээрээ газар шургахад дуун намжиж байва. Фиата Мэйблийн дэргэд суугаад алсыг алмайран харав. Залуу хүүхнүүд ингэж байгаад л ахмиг авгаачвал болчихдаг юм да гэж Фиата хорсолтой бодцов. Миний үед ч яах вэ? Гайгүй байсан юм. Нэг юм ирж хүчрхийлээд дуусхан тэр гэж Фиата нам дуугаар хэлв. Нар баруун тийш гудайж алс харагдах ухаа толгодын орой алт мэд гялалцсан харагданаа. Оройн сэрүү орж хүн амтан хөлөрч галууцханч гайгүй бол. Гайгүй болов уу Мэйбл гэж Фиатагийн асуухад Мэйбл толгойгоо өндийлгэн Фиатаг харав. Хичнээн хэцүү байгааг Фиата чи мэддэгч болоосаа. Би мэдхийн цаана мэдж байна. Урд цагт чамайг ээжийнхээ гидсэнд байхад би нэг хүнтэй анх уул заадал дурлаж байсан юм. Их сайхан гой залуу байсан юм. Игч боловсралтай хүн байсан. Ер нь тэр үед манайханд тийм боловсралтай улс олон байсан юм а. Гэтэл тэр хүн надад дурлсангүй. Тэр хүн над шиг өнгөт арьст Оксаны хүн байсан. Тэгээд надад дурлаагүй. Өөр нэг цагаан арьст хүүхэнд дурлсан байжээ. Тэр хүүхнийг нь чи мэдэхгүй. Чамаа гараагүй байхад үгчгсэн юм. Ээж чинь харин мэдэнд. Тэр хүүхэн том байшинд байдаг байсан юм. Эндүү тийм ээ тийм. Тэр хоёр бэбидээ хоёулаа дурлсан юм. Цагаан арьст хүмүүс тэр хүнийг арай л алж чаагүй юм. Одоо тэр хүн урдын адил гой сайхан биш гэсэн би бас л дурлсаар байдаг юм.
Тэгээд ч дотор минь дандаа хачин болж явдгиймт. Тэгээд ч би Кейптаунд очиж өөр харчуултаа зугаалдаг юм. Тэр хүндээ би одоо хүртэл дурладаг. Эн чин сэм үү? Тийм ээ гэж Фиатагийн амнаас арай чарай гарва. Фиата алсыг алмаар ширтэж их л удаан суусан бөгөөд ордынхаа явдлыг бодоход нүдэнд нь үзэгдэх мэт болжээ. Самуэль Дуплеси гээд байсан Сэм яаж гасланд байдалд орсон? Түүний дурлсан хүүхэн нь яаж нас барсан? Нэг өглөө Сэмийн эрэмдэг болсон биеийг яаж олсон зэрэг явдал нь тов тодорхой бодогдноо. Энэ бол олон жилийн өмнө болсон хэрэг ачи. Фиата толгоос ихсрэн босон хараагаад одоо явъя хоёулаа гэв. Фиата меблийг татан босгоод тэр хоёр Стилвилдийн зүг алхав. Тэр хоёрын цаана харагдах дов толгодын цаагуур нар жаргаж байлаа. Таны сонсох сувг өгүүлж байна. Шүдэнцний гэрэл гарч Ленигийн царайг харанхуйн дунд агшин зур гэрэлтүүлнэ. Лени янжуура асааж аваад шүдэнзээ үлээж унтраахад хоёр нуг хөндийн нутгийг өнгийн харж байгаа юм шиг тэр ухаа толгой харанхуй хിവэр болов. Ардаа байсан чулуунд нурууга шулгалчих вэ гэж болгоомжлон Лени аяархан гэдрэг болов. Меблийг бодсоор тамхиныхаа утааг харанхуйд үлээдсэн. Мебл нэг л өөр болж тээ. Лениг хичээлээ заачхад гэртээ ирэхэд нь Мебл орондоо ороод гэвтэж байлаа. Фиата аач дэрэгдэн байснаа Меблийг хаацаалан зогсов. Фиата бол их сонин хүн юм. Түүнд хатуу ба нандин сэтгэл хоёулаа хосолжээ. Фиата тийм нандин өрөвчгөн сэтгэлтэй хүн юм да гэдгийг Лени үүнтэйгээ хоёр удаа үзэж байгаа юм. Лени янжуура хүчтээс ороход тамхиных нь гал улалзаад бүдгэрнэ. Нам гүм шөнийн харанхуйд галт хорхоонууд гялалцсан. Мебл нэг л учиртай болж гэж Лени дотроо лавта боджээ. Мебл өвчлсөн гэдэг нь худал. Гэхдээ л Мебл их өөр болчихч. Лени ингэж бодоод уул мөрийг олохыг хичээж жухам юу болсныг нь лавта мэдхийг оролдов. Яаж ховрав? Өчигдрийн Мебл, өнөөдрийн Мебл хоёр ямар ялгаатай байна? Юу болов? Меблийг өчигдөрхөн хүүхэд зантай хүүхэд байсан юм. Гэтэл өнөөдөр нэг л бие барьсан, дуу шуучгүй, бүр авгай хүн болжээ. Үүнд л учир нь байна. Мебл хүүхэд биш, авгай хүн шиг болжээ. Өчигдөрхөн хүүхэд байснаа өнөөдөр болоход ийм болчих нь гэдэг чинь юу гэсэн хэрэг билээ? Ямар учраас тийм болов? Лени гэртээ ирсэн анхны өдөр Меблтэй уулзаж байснаа санав. Тэгэхэд Мебл хүүхэд хിവэрэл байсан. Гэтэл одоо шал өөр болж. Ер нь юм бүхэн хувирч байна шүү. Оройн сургуулийг настайчууд ялангуяа залуу бүсгүйчүүд ер бишийн сэтгэл хөдлөм юм гэж үзэхэ болсон байна. Сургуульд орсон хүүхнүүдийн ихэнх нь өөрийгөө Лени эргүүлж магадгүй гэж бодоод орсныг Лени сайн мэднэ. Гэсэн ч сургуулийн ажил үргэлжилсээр л. Лени янжуура дахин хүчтээс ороод Кейптаунад урсан ботвоо. Энэ шөнө лав тэнд хөл үемэн ихтэй байгаа байх. Гудамжин дуу чимээ ихтэй байгаад кино, концерт, үдэшлэг, таанц болж найз нөхөд маань гуанз хоолны газар цуглаад яриа хөөрө болж байгаад. Эндхийн нам гүм харанхуй шөнөөс тэнд эрс ялгаатай ажээ. Гэсэн ч Лени тэр бүхнийг төдийл удаан санаж мөрөөдсөнгүй. Харин ч түүний амьдрал тохиолдоод өнгөрсөн зүйл мэтэл санагдах болов. Холоос хүний хөлийн чимээ сонсдоход Сари Виллер мөн гэж Лени мэдлээ. Яг тийм янзтай байдаг байж. Өөр хүний хөлийн чимээ биш. Лени хөдлөлгүй суусаар анхааралтай чагнав. Хөлийнхэн чимээ нэг л онцгой байдалтай байва. Алхаж гიშгэж байгаа чимээ нь жигд боловч хөлөө өргөө тавих тутамдаа явъю яй да гэж байгаа юм шиг байв. Хөлийн чимээ бүр ойртож Ленигийн дэргэд тулж ирлээ. Лени эргэж харсангүй. Янжуураас орж амнасаа бөөн утаа үлэн гаргаж. Сайн байна уу гэж тоомсоргүй байдалтай асуухад сайн байна уу гэж хүүхэнч нэг адил тоомсоргүй байдалтай хэлв. Лени янжуура зөөлөн газар нухаж унтраагаад тамхиныхаа шилбийг хол шидвэ. Мебл өвчтэй гэж би сонссон яагаад вэ гэж Сари асуух нь нэг их сонирхсан янзгүй байв. Лени эргэж хараад Сарын царайг ажиглахыг хичээв. Сари өөгүй чулуу аваад дээр нь суусан байв. Бүү мэдээ ямар байгаа юм. Орой өрхөд их л царай муутай байна билээ. Фиатаал мэдэж байгаа байж магадгүй. Меблээс салахгүй сахиж байна билээ гэж Лени хэлв. Өөрт чинь Фиата хэлсэнгүй юу? Фиата надад муу шүүд. Сари харанхуй тэмтэрч байтал гарт нь хэсэг өвс дайралтахт нь угс тастаж авлаа. Та Кейптаунаас сандаг байх та
гэж Сари тэмч хэнэггүй биш байдалтай асуув. Заримдаа бодогдтол юм гэж Лени дургу маягтай хариулв. Дууных нь өнгөөр юу ч олж мэдэхгүй шивдэ гэж Сари дотроо бодлоо. Намайг байхад аятайхан санагддаг байсан юм а гэж Сарын хэлэхэд Лени тэнд ч хөгжөөнтэй шүү гэж хариулв. Заримдаа маш уйдгартай байгаа байх та гэж Сари туршиж асуулаа. Царайг нь харах юмсан ямар байгаа бол гэж Лени бодож. Танд ч бас уйдгартай байдаг биз гэж хэлв. Заримдаа гэвч би том хотод тань шиг удаан байж үзээгүй. Энд ирэхээс өмнө би Трансвалийн нэг жижиг хотод байсан. Тэгэд иймэрхүү газар дассан хүн л тий гэж Сари илдэг найрсгаар хэлв. Та энд байх дуртай юу гэж Лени асуулаа. Яг вэ, заримдаа ч чамлалтай байх юм. Хаашаач гарсан нэг янзын улс байгаад байх. Ямар нэг өөрчлөлт байдаггүй. Тэр хоёр төр зур дуугүй болж Лени хармаанаасаа янж үрэ гаргав. Тамхи татах уу? Би тамхи татдаггүй. Гэвч яах вэ? Нэгийг татаад үзье. Үгүй гэхээсээ зовлоо л доо гэж Лени бодоод инээдэн хүрчээ. Лени шүдэнц зуранга Сарын нүрийг харж төвөнд янжуур авч өгөхдөө урагш бүхэс хийгээд дараа нь галаа барьлаа. Сарыгийн гар салганаж нүүрэн шүдэнцний гэрэлд тун эйлдэг байдалтай харагдана. Лени дараа нь өөрийнхөө янжуурыг асааж шүдэнзээ үлэн унтраагаад гэдрэгсв. Надад нэг юм хэлж өгөх үү гэж Лени асуухад Сари юу вэ гэж яран асуул. Та яагаад тэр шин надад тус хүргэсэн юм бэ? Бөө мэд. Танд өнгөт арьстай хүний хувь заяа падгүй хэрэг шүү дээ. Сари дуугүй байлаа. Үнэ, тийм ээ гэж Лени шалгав. Бөө мэдээ гэж Сари уурлангуй хариулв. Уучлаарай. Уучлахсаад байх юу байх вэ? Энд та бид хоёр байгааг хүн мэдвэл тусгүй юм болно гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Танд л муу юм болно. Гэрт өөрт ч юм уу. Өөрийн чинь тухай элдвийн юм их ярьдаг. Лени баг зэрэгнэж. Намайг юу гэж байна гэв. Уурлаж л байна билээ. Юу гэж уурлаа вэ? Хэлээч. Үгүй хэлэхгүй гэж Сари эрсгэллээ. Та их хачингүй юм да гэж Лени намдуугаар хэлэхэд Сари. Юугаараа тэрв? Та эндхийн цагаан арьстай босод хүнээс өөр юм. Танаас өөр ганц ч цагаан арьстай хүүхэн хүн шөнийн цагт өнгөт арьст хүнтэй эзгүй хээр газар ганцаараа хамт байхгүй дээ. Яагаад та ингэж байна? Та дэндүү олон юм асууж байна шүү гэж Сари огцон хэлв. Би учрыг нь мэдээсэ гэж их хүсэж байгаа даал асууж байгаа юм. Сари нэг хэсэг дуугүй байснаа. Энд та бид хоёрын анх уулзсан шөнө та хичнээн ширүү анштай байснаа санаж байна уу? Их сони юм аа. Бид хоёр дандаа шөнө уулзах юм. Тэр шөнө яг ийм харанхуй байсан тийм ээ? Ямар ч гэсэн та их ууртай ширүүн байсан. Таныг ер нь арай илдэг байдаг юм болов уу? Үгүй юу гэдгийг л үзэгсэн гэж боддог юм. Тэгэд би ямар байна уу? Сари нэмсэглэж. Их л мэриж байх шиг байна гэж хэлээд дахин тоглоом хийсэн янзгүй болж. Та бусдаасаа ондоо хүн юм аа. Лавл миний үтсэн өнгөт хүнээс цөмөөс нь ондоо байна. Та хүнээс айхгүй, хүнээс далдрахгүй юм. Би ер нь тийм өнгөт арьс хүн үзээгүй. Айдаггүй ийм өнгөт хүн байдаг гэж ч бодоогүй. Таны бие авч яваа байдал чинь бусдаасаа шал өөр юм. Би ондоо хүн биш ээ. Би энд төрсөн. Энд хүн ээл нэг. Цорын ганц ялгаа нь гэвэл тэдний хизээж олж хүртээгүй юмыг би олж хүртсэн юм. Эднэрийн үзээгүй хараагүй юмыг үзэх, хийгээгүй сураагүй юмыг би хийж, сурах завшаа надад олдсон юм. Би бол хүмүүс яагаад зарим нь цагаан, зарим нь хар арьстай болсон, яагаад заримийнх нь ус буржгар, заримийнх нь зүгээр байдгийн учрыг мэдсэн. Ингээр арьсных нь өнгөл өөр юм гэж бодоод хүнээс айхгүй бол өөр амар, сүрдмээр юм байхгүй байгаа юм гэдгийг мэдсэн. Тань шиг ийм хүнээс айдаггүй хүн та нарын дунд олон байдгүй. Цөөнгүй. Гэхдээ бас өдөр ирэх бүр олширч байгаа юм. Надад лав олон хүн тааралдаагүйдэг. Таныг л үзэж байгаа нь та ер нь бусдаасаа шал өөр юм аа. Та зүгээр л хүн юм. Бусад ч адил гэж юу? Өнгөт арьст хүмүүс яагаад ийм байдалтай байна гэвэл цагаан арьст хүмүүсээс л болж байгаа юм. Тэд л тийм болгож байгаа юм. Хэрв тэднийг дарлаж доромжлохгүй, хүний осоор амьдрч хөгжих бололцоо өгөх юм бол та намайг тэднээс ондоо байна гэж хэлэхгүйсэн. Та ч өөрөө өөрийгөө ондоо гэж бодохгүйсэн. Гагцгүй хүний осоор л. Сари ихэм нээж олсон юм шиг байдалтай нам дуугар. Та биднийг лавтай үзэн яддаг байх нэ гэв. Лени харанхуйг ширтсэн хിവэр үг дууг сууна. Дотор нь нилээд тайван амар жимэр байв. Тэр нутгийн намгүн байдал Ленигийн тайван байгаа хоёр яг тохирч байлаа. Энд Ленигийн дэргэд Сари байгаа нь тийхүү тайван байгаа явдалтай холбоотой байгаа гэдгийг Лени бүрг барг төсөөлж байв. Намгүм анир чимээгүй аятайхан байгааг Сари Ленигээс ч илүү мэдэж байлаа. Сари тэрхүү намгүм байдалд өөр орж түүнийг үнэн зүрхнээсээ эрмэлзэж байгаа нь зүйл үс омгийн авгайчул өвлийн өглөө
Хөнжлөөр бие ороочход дулаанд нь баясаж байдгийн нэгэн адил байв. Өөрийн бүрэн эзэмшсэн тэр үл мэдэгдэх ад завшаанаас өөр юм Сарид бодогдохгүй ажээ. Тэр хоёроос дор баруухан тиш харвал Стелвилдийн айлуудын өчүүхэн байшингуудаас жижигхэн гэрэл энд тэндгүй гялалзсан харагдах бөгөөд зүүн тийшэлбэл уг нутгийн хар арьс хүмүүсийн орон байшингаас гэрэл гялалзсан. Стелвилдийн их гудамжинд үргэлж хуцаж байдаг ганц нохойн дуу тэр хоёрт сонсдож байва. Сари гинэт сансан юм шиг хөдөлж жигтэйхэн намгүй байна шүү. Энд гэж хэлээд чанга дуурчихсандаа болоод баахан зовж. Хачин чимээгүй байна гэж Лени хэлээд өөр юу хэлийдэ гэж бодлоо. Сари гараа алтлан сунааснаа босон харава. Лени түүнд нэг юм хэлэх гэсэн боловч хэлэх үгээ олж ядав. Жаахан явах юм биш үү гэж Сари халдаж ятсан байдалтай хэлв. Сариг бүр дэрэгдэ байгааг Лени мэдэд нүрийг нь харах юмсан. Ямар хувцастай яваа юм бол үзэх юмсан гэж бодов. Тэгээ хаагур явах уу? Доошхноо явъя л гэж Сари хэлээ зүүн тийшгнээ эргэв. Макогийн суурин тийш үү? Тийм ээ. Лени Сарын хойноос гүйцэж очоод дөнгөж харагдах нарийн зөрөг замаар зэрэгцэж явлаа. Сарын гоёмсог цэх бие харанхуй цүмийн харагдах бөгөөд чулуутай овон товон газраар нэгд нэгэнгүй мэддэг юм шиг бүдчихж үгүй явна. Лени нэг овон товонтой газар бүдрээд оочход өгөхөд Сари түүнийг барьж унгасангүй. Лени бас дахин халтраад Сарыг арай л дараад очсонгүй. Би газар мэдэх хойно ойчх нь гайгүй байх. Миний гараас бараад яваасаа гэж Сари бодож явлаа. Тэгэж хэлэх ч юм уу гэж Сари нэг бодсноо. Яагаад ч юм амнаас нь үг гарч өгсөнгүй. Явсаар бартаанаас гарахад Сари удаахан алхаад. Энд бартаагүй шүү гэж хэлв. Алс дорн зүгт сар гарч дээш түргэн хөөрч байв. Энэ бол зуны сар, хожуу гардаг цаг ажээ. Удахгүй гэрэлтэй болох нь гэж Сари хэлв. Тэгхнэ. Даанч харахгүй байна да. Царайг нь харах юмсан гэж Сари бодож явлаа. Хөгжимтэй цоороо үлээж хөндөй талаар алхлаа гэж Лени нам дуугаар аялан уншив. Сари зарим үгийг нь зөвхөн сонсож "Энд чинь юу вэ?" гэж асуулаа. Лени нэмсэглэж. Английн яруу найрагчийн жижигхэн хэсэг гэв. Ичж байна да гэж Сари бодоод надад дуултахаар дахин хэлээч гэв. Их амархан шүлгээ. Блейк гэдэг хүний бичсэн шүлэг. Сари түүний биед тулж гараас нь санамсаргүй сугтчихад. Энүүгээр чулуутай овон товон ихтэй шүү гэж хэлээд Лениг зүүн тийш нь хөтөлж Макогийн суурнаас хамаагүй өөр зүг өөд явснаа шүлгээг хэлээч гэж дахин хоргоов. Би таныг англи хэл мэддэг гэж бодоогүй шүү гэж Лени хэлв. Манайхан төрөлхийн хоёр хэлтэй байдгийг та мэддэггүй гэж үү гэж Сари инээд алдаж хэлэхэд Лени ичингүүрв. Лени эндэх улс цөм Африкан хэлээс өөр хэлээр ярьдаггүй болохоор тэрүүн шиг санчгаж уучлаарай гэв. За тэр чи яах вэ? Шүлгээ уншаач гэж Сари бас хоргоолоо. Шүлгээ. Тийм гэв. Шүлэгч нь. Сари нэхэд түүний дуун Ленид аятайхан санагдав. Шүлгийнхээ тухай юм ярих гэлгүй шууд уншиж өгөөч. Саригийн гар Ленигийн гарт хүрч явуутаа мөрөн шүрхэхэд их л ойр дотн байгаа юм шиг Ленид бодогдож төвөгшөөж зов хоож болов. Сари сайн найз болж магадгүй. Тэгээд Лени. Тэнд би жаал хүүтэй дайралдлаа. Тэр маа надаас мишэн гуйж хөөрхөн нялх хурганы тухай хөгжилдөө сайхан дуулаач гихтэн байдаг чадлаараа би дуулсан чинь бас нэг дуулж өгөөч гэлээ. Дахиад би дуулж жалтлаа. Дайралтсан жаал хүү учиргүй баярлалаа гэж намуухан хэлэхэд Сари залгаж аваад. Хөгжилдөө энэ дуугаа чи хүн унших юм болгооч гэд хөөрхөн жаал яваад өглөө. Хүчилж бийж бичгээр суул. Хархан бих усан дуусгаж хатуухан хулсаар үзэг хийж золбоот багчуулаа сэргээх гэж зохиосон дууга би бичлээ гэв. Энийг бас Блейк гэдэг хүн бичсэн юм сонссноо гэж Сари цовоо сэргэлэн байдалтай хэлвэ. Лени доромжллоо гэж бодоод уур нь хүрчээ. Сарын учрыг ойлгоод жиг нээснэ. Та их нэрлэхүү хүн юм а? Лени Сварц гэж овжин байдалтай хэлв. Лени гараас алгаж авах гэтэл нь Сари хавчаа тавьсангүй. Сари дотроо баяртай байл. Ленигийн уур хүргэх гэж үзсэн нь Лени уурлжээ. Лени гараа дахин татсан боловч Сари тавьж өгсөнгүй. Сарын гарыг өвдгөхгүй бол гараач авч чадахгүй байсан бөгөөд ингэхгүй гэдгийг Сари ч сайн мэдж байв. Зүгээр байлгаач гэж Лени ууртай хэлв. Лени тэнийг юм хийж байна гэдгээ өөрөө мэдээд уур нь бүр их хүрчээ. Битгий уурлаа гэж Сари хэлв. Лени гараа салгаж авах гэж оролдохоо зогсоовоо. Сари хэлж байгаа үг учиртай санагдаж Лени өөртөө буруу өгчээ. Цагаан арьс хүн учраас Сари
өөрийг нь шоолох гэсэн юм биш байжээ. Лени. Өөршөөгөөрэй гэв. Та уурлах хэрэггүй байсан юм гэж Сарыг хэлээд гараа салгаж авлаа. Дахиад тэр хоёр танихгүй улс шиг болвоо. Ойр дотн байдалч үгүй боллоо. Тэр хоёр бие огт мэдэхгүй юм шиг бие барьцгаана. Дөнгөж саяхан ямар шүү байлаа да гэж Лени гуниглан бодоод. Өөршөөгөөрэй гэж тоглосон янзгүй хэллээ. Тэр хоёр дахин зүүн тийш эргэж явсаар Макогийн суурнаас өнгөрч анх уулзсан газар руугаа эргээд нэг хэсэг дуугүй явжээ. Сар улам хөөрч харанхуй замхарч байваа. Одоо бие нилээд тод гарах боллоо. Уурлах хэрэг байгаагүй маа. Би өрн таныг дормжлох гэж огт бодоогүй. Уурлахаар ч нь л мэдлээ шүү. Би зүгээр л тоглож байсан юм. Хинтээж тоглоогүйгээс хойш их удлаа. Урд нь би их баяр хөөртэй байдаг байсан гэж Сарыг хэлж түгдэрснээ төдхөн. Би өөрийн чинь уурыг жаахан хүргэх гэснээс биш хэрүүл болгох гэж бодоогүй юм. Мэдвүү зүгээр л гэж хэлээд дахин түгдрөв. Лени. Бүү заваа зүгээр гихтэн Сари. Учрыг нь би хизээ нэгэн цагт хэлж өгөмц. Лени дотроо их зовж байлаа. Ялимгүй юмнаас болоод хамаг юм хөөтчихлээ. Сари түүнээс хүндэрч маш голдов бололтой. Сари жигтэйхэн өөр байдалтай болж Ленид юр танихгүй хүн мэд санагджээ. Та яарч гинөө? Энд түр зур суувал яах вэ? Танд би нэгэн тайлбарлаж өгмөр байна. Гэж Лениг асууж Сарыг юу гэх нь вэ гэд хэлхийг нь хүлээсэн боловч тэр хүүхэн ёр үг дуугарах шинжгүй. Харин ч Лени харанхуйд бүдэг харагдах царайг яг ширтэн ажиглаж харааныхаа хүчээр харанхуйг ялаад Ленигийн нүдийг нэвт харж санааг нь мэдэх гэсэн юм шиг байваа. Гэтэл тэгж харахаа гинэт болоод хэсэг зур сүгдэн сууж байснаа. Зөөлөн өвсөн дээр алгаараа дарж үзээ суул. Лени янжуура асаагаа түүний дэргэд суваа. Би ганцаараа уурсан юм биш шүү. Надтай хамт над чиг өнгөт арьс хүмүүс, эрх чөлөөтэй байхыг мөрөөдөж байгаа хүмүүс. Арьсны өнгө нь хар бараан болохоор бид хэн нэг хүмүүсээс дор заяатай улс гэж боддоггүй хүмүүс уурсан хэрэг юм шүү. Биднийг дарлаж дормжлохыг дандаа хичээдэг улс байгааг би мэдэж байна. Энгүүлэхгүй төлөө бид бас урдаас сэрэмжлэхийг хичээдэг юм. Бид бэлэн байхын төлөө үргэлж сэрэмжилж байдаг юм аа. Бид тэгж бодоогүй байхдаа ч тиймэрхүү л болцоход байдгиймт. Тэгж бодоод байхдаа зэрэг дарлаж дормжлох юм гараагүй байхад ч гэсэн дарлалаа, доромжллоо гэж бодогдох цаг гардаг юм. Би танд уурлаагүй юм шүү мэдвүү? Лени ингэж тайлбарлан хэлснийг Сари нээр нь тийм юм гэж өнөмшхийг оролдовч өнөмшгөд бэрх санагдчих. Ганц өнгөт арьстай хүмүүсээрч барахгүй. Ууралсан хүн олон байх ёстой гэж Сари бодож үзээд өөрийгөө бас өнгөт арьст байх юм бол яах нь вэ гэж бодлоо. Бас би өнгөт арьстай байгаад Лени цагаан арьстай байгаа бол би яах байсан бол? Сари өөрийгөө бараан арьстай бас тэгээд Мэйблийн ус шиг задгаа үстэй болгож бодож чадавч өөрийгөө өнгөт арьст хүн гэж бодож чадахгүй байваа. Өнгөт арьст хүн чухам ямар байхыг тэр мэдэхгүй байв. Мэйблийг өнгөт арьстай гэдгийг Сари мэдэх бөгөөд Мэйблийн тухай бодохдоо тэр чинь өнгөт арьст хүн гэж боддог байв. Гэтэл Лениг тэгж бодож чадахгүй байв. Лениг ёстой л хүн гэж боддог. Тэгж боддгоос ч түүнтэй одоо хамт байгааж. Лени эр хүн. Сари хүүхэн хүн. Лени өнгөт арьстай хүн шиг өнгөтэй боловч зүгээр хүн гэж Сари бодно. Тэгж бодох тусам энэ бодол нь улам гүнзгий, илүү болж ойлгоход бэрх байжээ. Лениг ёстой хүн гэж үзсэн мөртөө яагаад түүнийг өнгөт хүн гэх юм бэ? Та ойлгов уу? Гэж Лени асуухад Сари ойлголоо. Харин дахиж битгий нэгэрэ гэв. Тэр хоёр дахин босож явсаар ухаан өөд гарахад хоёр нуг хүндий илхэн аж. Байшингууд их төлөв харанхуй харагдах бөгөөд хүмүүс ихэнхдээ унтчихжээ. Одоо харъя да гэж Сари хэлв. Лени гэрт нь хүргэж өгье гэж сансан боловч тэгж хэлсэнгүй. Харин таны ирсэн чинь баярлаа гэв. Нэрнү гэж Сари зүгээр асуул. Нэрэ. Саригийн дуу хөгжилтэй болж. Би маргааш орой бас ирнэ. Харин та намайг тоглохоор өнгөт мөнгөт гэлээ гэж бүү бодоорой. Тэгж бодох бол би ирэхгүй шүү. Би таныг зүгээр хүн гэж бодоход аятайхан байна. Тэгж бодохгүй биз гэв. Тэгж бодохгүй. Сариг гараа өгөхөд Лени гарыг нь барил. Саригийн гар жижигхэн зөөлхөн бөгөөд халуун ажээ. Сайхан норсороо Ленис фарцаа гэж Сари нам дугаар хэлв. Сарийн бараа харагдахгүй болж хөлийн чимээ сонсогдохгүй болтол Лени түүний хойноос харж зогслоо. Тэгээд Лени аяархан эргэж Стелвэлд рүүгээ яв. Тийхүү явах зураа. Би өмнөд Африкийн дов толгодод газрын өнгөт арьст хүн. Харин Сари бол цагаан арьст хүүхэн. Гэсэн ч Саритай хамт явхад их л сайхан бодох санах чимгүй байгаа нь ямар хачин хэрэг вэ? Би юр мэдэхгүй юм гэж бодсоор хараад унтжээ.
Нойр дунд нь ч бодогдсоор хардарч элдв аимшиг зүүдэлсээр амар унтаж чадсангүй. Сари Вилрийг том байшинд ормогдсон. Байшингийн ханхуй болонд сууж байсан соль Йоцэм өөдөөс нь босож ирээд хан түшид чанга гихчин яолж байв. Түүний тарих толгой задарчих мэт өвдөжээ. Үүнийг тэр өөрөө сайн мэднэ. Энэ бол түүний ухаан алдаж дими балаа болохын төрөвч байва. Дандаа ингэж эхэлдэг юм. Өвдөж эхлэхээс өмнө болсон явдал түүний санаанд улам бүрэг бараг болж зүүд мэт бүрлцээр сүүлдээ ухаан алддаг болжээ. Ухаан алдаасаа гэж сайн бодно. Эстэгвэл тэсэх нөхцөлгүйгээр айхтар өвдөх зовлон үргэлжилдэг аж. Тархиар нь лугшин өвдөж ясмах нь янган толгой нь хагарах гэж байгаа юм шиг улам хүчтэй болж толгой нь хах таших гэж байгаа адил болоход Сэм эртээ хад чулуун толгоогоор мөргөж бос шуухан нэг тишээ харах юмсан гэж боддогч байжээ. Сэм ханналж зогсоод яолсоор л байв. Толгой нь өвдөж байснаа бүх бие нь өвдөжээ. Бүх мөч нь чичирч салгана. Зовлонгийн нулимс асгарч ухаан нь балартаж эли балаа болох ойртжээ. Аяа. Яасан их унжирн вэ? Сэм авраг их зориг хүч гаргаж зовлонг дийлээд ухаанаа сэргэж түр зур ухаан орвоо. Фиатотой очиж заавал уулзна гэж Сэм хэлээд энэ тухай хамаг хүчээ дайшлан бодоод дахин тэгж хэллээ. Сэмийн ухаан алдахын өмнөх ганц бодол нь энэ байв. Түүний солиорхын өмнөх бодол нь энэ байлаа. Фиататай очиж заавал уулзна гэж Сэм хэлээд ханаа налсан хэвээр нэг хэсэг зогссноо. Фиататай очиж заавал уулзна гэж дахин хэлээд явтал бүдэрч сөхрөн унлаа. Гэвч шүд зууж хүчлэн босоод цааш явалч согтуу хүн шиг говирч толгойгоо унжуулсан нь дэндүү хүндтэд тийхүү унжуулж байгаа юм шиг харагдах бөгөөд сөхрөнгөө барсан янзтай явуулж. Фиататай очиж заавал уулзна гэж байвч ухаан нь балартжээ. Тэсэж болшгүй өвдөх нь улам хүчтэй болж зовлон нэмэгдсээр ухаан алдав. Сэм дахин харж чадлаараа гаргаж Фиатагийн тухай бодох гэсэн боловч чадсангүй. Сэм цагаан арьст хүмүүсийн суудаг гүвэн дээрх том байшин Стелвилд хоёрын хооронд газрын дунд хурч яваад ухаан алдан унаж үхсэн юм шиг хэвтжээ. Сар баруун тийш аялсаар бөгөөд ертөнц чимээ аниргүй нам гүн байв. Бүдэг Кен гэрэл гяс хийж хав газраа түр гэрэлтүүлвэ. Цаг минут өнгөрсөөр уджээ. Өвдөг зовлонгийн ирэхээр ухаан алдаж газар унсан өнөө хүн маань солиорн босож ирлээ. Тэр солиотой хүн шороо атгаж аваад нүрэ арчиж чанга хашгиран инээсээр дов толгодод нуг хүндий газраар энт тэндгүй гүйж харайлаа.